Дунд хугацаанд төсвийн зардал бараг 40 их 80 төгрөг болох юм байна. Тэгээд эдийн засгийн яамын бодлоготой чинь нийцэж байгаа юу? Таны энэ хариулж байгаа хариултуудыг өмнөх байнгын ороонууд дээр ярьж байгаа зүйлтэй чинь нийцэхгүй. Дунд хугацаанд 40 их 80-ийн зардалтай. Тэгээд багасгах гэж зөндөө ярьсан. Тэгээд нүүрсний үнийг энэ төсвийн доктортой байдгийн зөвлөлийн тайланг уншихад тэр $127 Тэг чадах юм уу? Тэг өнөөдөр яг бодиттой дундаж юу хэд байгаа юм? Тэр $127 гэдгийг би өөрөө хэлээгүй шүү. Тэг энийг чадах уу? Дараа нэг зүйл асуу, энэ өнөөдөр яг төсвийн алдагдал та болохоор ингээд түүхэнд байхгүй, нүүрс гаргасан түүхэнд байхгүй, зэс өндөр үнэтэй байна. За бүхэл юм түүхэнд байхгүй их экспортлогдоод байна. Тэгээд төсвийн алдагдал ингээд өсөд байна. Чаашаа төсвийн алдагдал өсөх юм уу, буух юм уу? Тэгээд төсвийн алдагдал чи ер нь яагаад гасан? Энэ одоо ингээд хүмүүс ингээд энэ тэнд хариулаад байгааг нь сонсохоор ингээд урчлаад аваад хэрэгэлсэн юм аа. Янз янзын яриад хэлэлт. Яг таны амнаас сонсъё. Төсвийн алдагдлын гол суурь шалтгаан нь юу байгаа юм? Түүхэнд байхгүй их экспорт хийгээд байгаа мөртлөө төсөв одоо маш том алдагдaltaй. За өөр хариултуудыг сонсож байгаа. Тийм учраас эдийн засгийн байнгын орон дээр сонсъё. Тэгээ энэ хэрэглээний үнийн индекс би жил болгон ярьд юм л та, энэ худлаа аргачлалтай худлаа тоо гэдэг. Тэгээ хариулж байгаа хүмүүс нь одоо хэрэглээний тэр саксны бараа мараа гэдэг. Одоо энэ саксны бараа чинь бүр тоймгүй үнэтэй болцсон биз дээ. Одоо мах сүү гурил будаа. Тэгээ энэ хэрэглээний үнийн индексээр өсөлтийн төвшин за тэгж нэрлэдэг болсон юм байна. Тэр 7%, 6%, 5%. Тэгээд нодлон урчнан ер нь бүх цаг үед бодиттой болгооч, аргачлалаа өөрчлөөч. Тэгээд худлаа тоо яриулаад худлаа юм яриадах юм аа. Нүүрс 127 гэдэг бол нөгөө тэнцвэржүүлсэн үн. Хуулиар тусгаалаа заагаад өгсөн. Сүүлийн 20 жилийн үний дунджийг барайл гэж байна. Манай нүүрс чинь нөгөө $300 тавьж исэн үеийн хөндөр төвшин татаад доошоо буухтаа бид нар $20-30 хүрж исэн. Энэ хоёрын хооронд нүүрсний салбарын савлт явцсан. Тэгээд дундаж гарахаар 127 байгаа. За одоогийн үн бол яг энэ зах зээлийн эрэлтэндээ нийцээд ашигт ажиллагаагаа хангаад явж байна. Экспорт сайн байна. Нодлонгийн мөн үеэс $2.2 тэрбум илүү экспорт үнэн дүнгээрч тэр бид хэмжээгээрч тэр хийчихэд байна. Тэгэхээр төсвийн алдагдлын гол учир шалтгаан бидэрт урсгал зардлаар нэмсэн асуудал байна л да. Цалин дэвтгэрийн нэмэгдлийг огцом хийжлээ. Тэгээд одоо бид нар 27 оны тухайж ярьж байна. 4 их 80 төгрөгийн тооцоолоогүй шин зардал нэмэгдчихэд байдаг. Гэтэл нөгөө эдийн засгийн суур чадвар маань өсөөд экспортоо нэмэгдүүлээд үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд яваад байгаа чадвар маань жилийн өсөлт нь бид энэ 6%, 5% гээд эдийн засгийн өсөлтөд тооцож байгаа хэмжээгээ л барайл төлөлтөө барайж яваад байна. Тэгэхээр урсгал зардлын одоо эрс өсөлт энэ нөхцөл байдал руу хүрэж байна гэсэн үг. За нөгөө талаас хэрэглээний үн, инфляцийг тооцогддог аргачлал бас л хуулиар заасан. Саксны 430 барааны хүрээнд гарч байгаа үн дотор хүнсний барааны одоо бүлэг үнийн өсөлт өндөр. Нэг онцлог байгаа. Дотоодоос зохицуулж болох боломжтой мах, ногоо, гурил будаа, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр гараад байгаа. Инфляцийн 10.5% өсөлтийн бараг 3.7% дангаараа махны өсөлт гарч иж байгаа. Тэгэхээр бид нар мах бэлтгэл зохион байгуулалтын алдаа гарсан тодорхой байгаа. Нийлүүлэлтэн дээр жоох алдаа гарсан тодорхой байгаа. За энийг ингээд хүнсний тухай хуулиар уулна орон нутаг аймаг нийслэл зохион байгуулад төсөвтөө суулгаад хийгээ явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд
сүүлийн 3 жил ийм айхтар өсөлт, ийм зохицуултын алдаа гараагүй л явж ийсэн ажил байхгүй. Тэгээд засгийн газар өөрөөр оролцоо зохион байгуулалтын арга хэмжээг авч нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, засгийн газар хянан шалгах, эрхээ хэрэгжүүлэх ийм ажлууд л хийгдэж байна. Тэгэхээр эдийн засгийн суур өсөлт маань тасралтгүй зорилтынхаа төвшөнд 5-8% дотор л Монгол улсын эдийн засаг тасралтгүй өсөөл байна. Бид урсгал зардал гэдэг дээрээ л жоохон анхаарч өгөөч л гэдэг. Урсгал зардлын огцом нэмэлт маань өөрөө нөгөө эдийн засгаа дэмжих, хөрөнгө оруулалт хийх, том хөгжлийн төсөл хөтөлбөр хийх тэр боломжоо хязгаарлаад л ийм байдал руу орж ирж байгаа байдал нь 27 онд бол их өндөр түвшинд гарч ирээд байна. Тэгэхээр энэ л асуудал үүсэж байна. Гишүүдээ энэ нүүрсний одооны зах зээлийн үн 27 оны бодлого өдрөний яриад хэрэггүй байх гэж бодож байна. Ер нь нүүрсний зах зээл идэвхтэй байна, боломжийн байна. Манайх энэ үнийн болон нийлүүлэлтийн бодлогоо нэлээд дотроо хар харьцсан бодлого авч явах ёстой. Тэрнээс өнөөдөр эдээр өгөн, тэдээр өгөн гэж ил зарлаад тэрийг нэг төслөөд хэрэггүй байх. Яг зах зээлийнхаа 20 жилийнхаа юм харж байна. Ирэх 3 жилийн дэлхийн одоо үнэлгээний судалгааны байгууллагууд ерөнхий тэндээс гарч байна. Манай таамаглал дээр ойролцоо байна. Тэгэхээр ирэх 3 жил нүүрсэн салбар эвтэйхэн байна. Бие хэмжээг нэг айхтар нэмэхгүй байр суурь байна. Нөгөө талдаа зах зээл чинь бас ёроолгүй зүйл биш. Тодорхой хэмжээнд бид нар бариад, тодорхой хэмжээнд аль болох үнэтэй, баяжуулсан, нэмүүртэг шингээсэн экспортол илүү анхаарат явъя л гэсэн юм. Маягаар. Тэгээ асуулт маш стайхан зүйлээ асууж байгаа шүү. Тэгээ хариулахдаа наад нэг тийм заасан маасан юм аа жоохон багсгаараа. Та ер нь нэг тийм яг нэг эдийн засгийн сайд шиг биш, нэг тийм батлан хамгаалтын сайд шиг хариулцаар байгаа гэж сурцсан. Наадхаа жоохон багсгаж наад эдийн засгийн байдалтай ярьж сурахгүй бол нэг геополитик ярьдаг хүний амаар л ирсэн. Ингээл тэгэхээр наадхыг би маш одоо юу асуусан шүү. Тэгээ наад за яг тэр нүүрсний үн мөнийг ойлголоо. Би одоо өөрөө сайд байсан хүний хувьд бол одоо ойлгож байна. За тэрийг нь тойрё. Хэрэглээний үнийн индекс чинь одоо зөв гаргамаар байна шүү дээ. Аргачлалаа зөв болгомоор байна. Эдийн засгийн хөгжлийн амал мэднэ шүү дээ. Ингээр сайдаа. Тэгээд ингээд дандаа худлаатай ярина. Тэгээд тэр тоогоо ярихлаа дандаа ингээд тойроод өөрөө хариулна. Яг таны ярианаас авчгаар хариулт байхгүй шүү. Тэгэхээр хэрэглээний үнийн индексийг зөв болгох хэрэгтэй. Би дуусаагүй 58 секунд дутуу багш байна. Тэгээд төсвийн алдагдал чинь яг яатсан гэлээ. Яг одоо яагаад төсвийн алдагдал чинь ийм их байгаа юм бэ? Та одоо яг тодорхой хэлж яасан юм? Юунаас шалтгаалсан юм? Өмнөх сайднараас шалтгаалсан юм уу? Өмнөх засгийн газрын буруу бодлогоос шалтгаалсан юм уу? Тэгээд би энэ байнгын орон даргаыг хариулж байгааг бас сонссон юм. Коридорт энэ сэтгүүлч нарын асуултанд хариулж байгааг. Таны бас энэ тэнд хариулж хариултуудыг сонссон. Тэгэд төсвийн алдагдал чинь цаашаа үргэлжлээд нэмэгдэх юм уу? Эсвэл одоо буух юм уу? Та одоо наад экспортороо наатахад нөхөд явж чадах юм уу? 1.5% алдагдaltaй төлөж байгаа. Алдагдал гэдэг маань өөрөө муу зүйл биш шүү дээ. Эдийн засгаа дэмжсэн, мөчлөг сөрсөн бодлогын хүрээнд бид алдагдлаа нэмж. Тэр алдагдлын хэмжээгээр гадаа зээлийн ашиглалтаа сайжруулж байгаа зүйл. За эдийн засаг төсөв ашигтай орлого сайтай эдийн засаг идэвхтэй үед бол төсвийг алдагдлгүй батлаад хуримтлал үүсгээд эдийн засаг халахаас сэргийлээд ингэ явдаг. Одоо бол ялангуяа эдийн засгийн гол суур болсон худалдаа үйлчлэгээний салбарт 40 гаруй хувийг эзэлж байгаа салбарт бодлогын дэмжлэг хэрэгтэй. Энэ бодлогын дэмжлэг маань энэ алдагдал буюу гадаа зээлийн ашиглалт төсвийн алдагдал хоёроо дамжиж нөлөөлнө гэж ингэж тооцож байгаа зүйл. Нөгөө инфляцтай холбоотой энэ бүх юуг бол хөндлөнгийн одоо үндэсний статистикийн хорог бүх судалгаа дүнжлэгээ хийгээд холбогдох хуулийнхаа хүрээнд ингээ мэдээлэл гаргаж байгаа шүү дээ. Дэлхийн ертөнцид нийтээр учирж байгаа зүйл бол инфляци өсөлт. Манайх шиг хөгжиж байгаа орнууд бол нэмээд төсвийн дарамт ийм хоёр л одоо асуудал орж ирж байна. Үнэхээр суур зардал болсон шатхууны үнийн өсөлт бол гол бараан дээр нэлээд хүчтэй нөлөөлж байна. Засгийн газар бодлогын арга хэмжээ хариу арга хэмжээнд тасралтгүй авч байна. Үнийг одоо нэгдүгээр шатхуун тасралтгүй байх нь хөрөлцөөтэй байх нэг тэргүүний ээлжинд энийг хангаж байна. Хоёрдугаарт үнийг өсөхгүй байх, үнийн одоо зохицуултыг холбогдох яамдууд
хөрш орнуудтайгаа амжилттай хийж байна. Харьцангуй шатхуунтай холбоотой өсөлт бусад оронтой харьцуулбал манад боломжийн төвшөнд одоо тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Харьцангуй нэгэ бид нар удирдах хянаж явж байна. Дунд хугацаанд 7-8 сар тэрвээ энэ ойролт оронтын нөхцөл байдал яахаас цаашдаа өрнөл үнэхээр шалтгаална. Энэ бол манай хамгийн одоо сул тал нь энэ хамаарал. Энэ болохоор гадаад ашиглалтын хуулийн санаачлал гадаад ашиглалтаа нэмээд энэ алтан ширээгээ дэв босрол дээр хурдан барих асуудлыг л төрөвчлээ гэдэг ийм хуулиуд орж ирээд байгаа учраас тэр. Тэгэхээр гол шалтгаан бол нэгдүгээрт энэ юутай шатхуунтай холбоотой зүйл байна. Нэг. Хоёрдугаар дотоод үйл ажиллагаантай зохицуулалтын алдаатай холбоотой ялангуяа энэ махан дээр гарч байгаа асуудал. За гурилан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал мөн адилхан шүү. Төм сүнсний ногоо гэдэг. Тэгэхээр энэ чиглэлээр энэ дотоодоос нийлүүлж байгаа дотоодоос хамааралтай инфляцийн үйлчлэлийг бид бодлогын хөв зохицуулт хийгээд ийм арга хэмжээг авч जैन тариалтыг одоо хямд хийхэд тулд шатхуун төлшөөр хангаж байна, үр бордоогоор хангаж байна, зохион байгуулалтын хөнгөлтэй зээлийн дэмжлэгүүдийн ажлуудыг хийж байна. Энэ одоо намрын ургацаар одоо төм сүнсний ногоо, үр тариа гурилан бүтээгдэхүүн, за одоо мал махны нийлүүлэлт сайжраад инфляц одоо дунд хугацаанд ойр үед ингээ буугаад нийлүүлэлт сайжраа явчихна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ инфляцийн гол шалтгаан бол таны хариултыг сонсохлоор ер нь бол надад шалтгаалаагүй. Их урал зардал нэмээд байна. За хэрэглээний үнийн тэгс би хамаагүй. Ийм юм байхгүй шүү дээ. Гүн чин та өөрөө энэ хуулиа өөрөө өргөн барьж байгаа шүү дээ. Энэ тоо баримтуудаа өөрөө нэгтгэхэд өөрөө үнэн зөв болгоод тэгээд өргөн барих ёстой шүү дээ. Эдийн засгийн байнгын хороонд даргач гисэн одоо энэ тоонуудыг чинь нэгтгэхэд хэрвээ худлаа бол байнгын хороогоор оруулахгүй байх ёстой шүү дээ. Тийм эрхтэй. Би хэрэглээний индекс ярьж байна. Та болохоор тэр юуруу яагаад байна шүү дээ. Статистикийн ерөнхий газар мэдж байгаа би мэдэхгүй гэдэг шүү дээ. Та хариултаа өөрөө ойлгож байгаа юм байна шүү дээ. Юу яриад байгаа юм гэж ярина. Та юу яриад байгаа. Тэгээ бүх юм энэ зардал нэмэгдэхгүй байх, урсгал зардал нэмэгдэхгүй байх талаар та өөрөө санаачлахтай байх ёстой шүү дээ. Тэгээд хэн нэмээд байгаа энэ зардлыг чинь. Тэгээд дунд хугацаанд 40 их 80 болчлоо гэхэлэр нэмэхгүй гээд байгаа юм уу, нэмийгээд байгаа юм уу одоо. Яг хинээс шалтгаалаад байгаа юм. Тэгэхээр би бол одоо тэгээд нэг хөндлөнгийн үнээс шалтгаалаад байгаа юм шиг эсвэл нэг их хуралд зөвөр нэг тийм дундын байр суурьнаас биш. Энэ хариултууд чинь буруу байна. За би юу хэллээ шүү, санал хэллээ. Хариулт шаардлагагүй.